болж байна. 5 гариг хүрт үзэгч та бүхэнд өдөр бие Монгол хайртай нэвтрүүлэг студиэс үзэгч та бүхэнд шууд төхөөр бэлэн боллоо. Студид ирсэн зочдоо танилцуулъя. За ингээд манай нэвтрүүлгийн байнгын үзэгчид санаж байгаа бах. Манай нэвтрүүлгийн нэг дугаарт оролцож байсан Америк нэгдсэн улсын иргэн Гарет Хэлсэн хүргэе. Орой. За манай нэвтрүүлгийн байнгын зочин Kumar Хорон хүргэе. За орой минь хүргэе. Та хоёр хоёулаа ажлаас ирсэн үү? Ажлаас таараач ирсэн. Цагаагаар хэр байна? Төвчрөл хэр байна? Цагаар дулаахан төвчрөл нүүрэг гайвсан. Гайвсан уу? Тэгэхээр өнөө орой бид хэдийн ярилцах сэдв бол Улаанбаатар хотын талаар. Бидний амьдарч байгаа 1.4 сая хүн нэг дээврээр амьдарч байгаа энэ их хотын тухай бид ярилцах гэж байна. Тэгээ яг ярилцах нэвтрүүлгийнхаа өмнө бүгдээ нэг бичлэг үзээд тэгээд ярилцах даарай. За. Та энд дэлгэсэн ба. Энэ Улаанбаатар хотоор тоглож гүйдсэн учраас өнөөдөр Улаанбаатар хотод ядуурл хамгийн их байна. Хотыг тойрсон хогийн газруудад хүмүүс шинэ суурин бий болсон байна. Энэ өнөөдөр энэ Улаанбаатар шиг ийм форум маягийн юм хийх гэж байгаа бол нэртэй юм нэрээр нь хэлээд хийх юмаа тохирохгүй болвол ахаад нэг энэ төр засгийн улс төрчдийг дагсан нэг юм олон хуралд цагаа гаргацдахын нэмэр тавина. Одоо бид ажиллах шаардах болцсон. Би энэ Улаанбаатар хотод төрсөн, өссөн, амьдарч байгаа хүн. Гэр хороолд өссөн. Тэр үед ер нь 50-60 жилийн өмнө одоогоос илүү замбраатай байсан шүү дээ. Гудамж ч гэсэн сургуулийн ч гэсэн. Сургуулийн хүүхдүүдийг 7 хоног болгон усанд оруулдаг байсан. Тэгээ бидрийг цэвэрлээд ингээд юу? Би Баянзүрхт очсон чинь 220 мянган хүнтэй 3.5 тэрбум төгрөгөөр 3 нохойд өгшөө барина гэж явж ирсэн. Одоо барьсан байгаа. Тэр чинь байлдаж төсвийг асуусан. 220 мянган хүнд 98хан дүүш байсан. 98 хоолойд 10-аахан дүүш байсан. Өнөөдөр Улаанбаатар хотын хүн амын хагас нь гэрт амьдарч байгаа хэдэн халуун усны газар байгаа. Яагаад тийм байгаа? Яагаад Улаанбаатар хотын хүмүүс өнөөдрийг өдий болт миний баг шиг юм жордлон ингээд ийм саний усгүйгээр ингээд амьдарч байгаа. Миний ч асуух юм болсон шүү дээ. Дүнжин гарвын орёоныг энэ төмөр замын урд тал тэрээс бүр Баянзүрх хүртэл энийг ганцхан компани өгсөн. Мэягомбын хот гэдэг хүн дарга байна. Тэр компани газрын спекуляц буюу газрын нааныг эхлүүлсэн. Тийм учраас энэ хэд дахин энэ явсан өссөн 8 чинь бид нарыг хотод амьдрах чадахгүй үнэтэй болгосон. Өнөөдөр барьсан байшингууд нь өнөөдөр 40 мянган байшин хөнгөө хонж байгаа. 170 мянган айл байшинд ороод мөрөөдөд явж байгаа. Яагаад хэн зөрөөсөн байшин? Энэ ч дөрвөлж юм уу? Өнөөдөр Монгол улсад дутуу байгаа зүйлүүд иргэдийн оролцоо дутуу байна. Бид нар босохгүй бол бид нар шаардахгүй бол бид нар шалгахгүй бол бид нараар ингэж тоглосоор одоо бидний үр хүүхдээр тэний үр хүүхдэд тоглох шинэ боломж ихэлсэн байна. Хизээ болтол гэж удах юм. Хизээ болтол ингэж хэдхэн хүнээр тоглуулаад явах хэрэгтэй. Бидний өнөөдрийн мөнгийг биш маргаашийн мөнгийг ирээдүйн мөнгийг аваад зарцсан биш. Тэгээ хариуцах болохоор зэрэг одоо хариуцах хүлээж чадахгүй болсон гинэ. Тэгээ харилцсан бие биенийг муур хулганд бол тоглоод 3 хоног барьсан болоод бид нар ингээд доромжлоод иш. Авахыг аваад зарахыг зараад өөрсдөө ингээд хаагур офшороор хамаг мөнгө тавьчаад үр хүүхдээс нь хэдэн сая төгрөгийн данс гарч иш. Тэгээ төлөх болохоор та бид нар төлж иш. Талуурынхаа мөнгөөр должин имээ талах авж байгаа мөнгөнийхөө 30 мөнгөний хийж төлж байгаа байхгүй юу? Энэ бидний тэр бондын мөнгөөр хамаг мөнгийг уусан эцсийн хүмүүсээс буцаж авахгүй юм бол бид нар эдэртэй дайн зарлах хэрэгтэй. За ийм бичлэг байна. Тэгэхээр энэ бичлэг бол энэ сарын 22-ны өдөр нь Улаанбаатарын иргэний форум гэж ийм форум болсон. Энэ форумын үеэр энэ нийтэлж эдийн засагч жаргал сайхангаа ийм мэдээлэл гаргасан. Тэгээд энэ мэдээлэл бол сошиал тавигдсныхаа дараа улаанбаатарчуудын төдийгүй монголчуудын одоо маш их дэмжлэгийг авсан гэж хэлж болно. Яагтвэл яг энэ Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүсийн хэлэх гээдсэн санаагч юм шиг эсвэл тэдний бодож авдаг зүйлийг нэг дор хэлсэн юм шиг санагдаж байгаа. Энэ хүний энэ бичлэгийн доогуур явж исэн тэр хүмүүсийн сэтгэл ч гэсэн яг ийм байж байгаа. Тэгэхээр энэ бие Монгол хайртай нэвтрүүлэг бол Монгол дүрмж байгаа үйл явдлыг монголчуудын өнөөгийн нөхцөл байдлыг гадны иргэд яаж харддаг юм гэдгийг үзүүлэхээр бол онцлогтой учраас Улаанбаатар хотын нэг хэсэг иргэн болсон та бүгд энэ дээр ямар бодолтой байдгийг болоо гэж энэ сэдвийг хөндөж байгаа.
Тэгэхээр би таны фэйсбүүкийг өнгөрсөн 7 хоногт харсан. Яг ийм бичлэгийг шеэрлсэн байх шиг байсан. Дээр нэлээд шүүмжлэлтэй хандсан байсан. Улаанбаатар хотын нөхцөл байдал танд юу ямар санагддаг вэ? За юуны түрүүнд сая Жаргалт фактор ахын хийсэн үгийг сонсоод миний сэтгэл маш их хүрсэн байгаа, маш их өндөр сэтгэлтэй байгаа. Гэтэ ямар талаас ярьж байгаа вэ гэвэл энэ Жаргал сайхан ах эх оронч гэж би бодчихно. Тэр үнэхээр эх орондоо маш их хайртай. Тэгээд ийм ялангуяа Улаанбаатар хотод байгаа замбраа алдаад тэгээд мөнгө идсэн хэргийг удаа харах болонд үнэхээр их нэг сэтгэлд нь бүр хашраад тэгээд ер нь өөр нь хүрсэн байлаа. Сэтгэл маш их нэг хөрг тэмцэтгэлтэй нэг ирсэн бололтой. Гэтэ энэ бол маш зөв. Тэгээд ер нь Улаанбаатар иргэн болон тэрч байдаг бай Монгол иргэн болон ер нь юм бичлэг үзэх хэрэгтэй гэж би бодож байна. Яг бол одоо үнийг зүгээр төвчэн өнгөрөх цаг нь өнгөрсөн байна гэж би боддог. Одоо жинхэнэ яг өөрчлөлт бий болох цаг нь болсон. Энэ бол яг шүүмжлэлт биш. Яг шүүмжлэлт, сайн шүүмжлэлт миний бодлоор зөв шударгын шүүмжлэлт гэж би боддог. Өөрчлөлт бий болохын тулд шүүмжлэлт хэлээд шүүмжлэлийн дараа гацыг нь зааж өгөх ёстой. Яг дангаан шүүмжлэг хийх юм ямар ч тийм тэнэг хүн шүүмжлэж болно юмыг. Гэхдээ жинхэнэ яг шийдлийг санал болгох хүн тэр чинь яг жинхэнэ яг мэрэгэн ухааныг шаарддаг. Тэгээд энэ Жаргал сайхан ах би хүртэл бас ийм юм дээр нэлээд их бухимдалтай хэдэн удаа хандсан. Тэгээд бас дахин ярих болно. Гэхдээ энийг дурдах болгонд би ямар нэгэн гарцыг бас санал болгоно. Kumar ахын танд ямар сэтгэл төрж байна? Ер нь Улаанбаатар хотын яг өнөөгийн байдал гэр хороололтой. Гэтэл нөгөө захт нь ямар амьдрал өрнөж байгаа байлээ гэр хорооллын дотор ямар амьдрал өрнөж байгаа байлээ. Энэ Улаанбаатар хотыг та ер нь гадны хүний нүдээр харж байхад ер нь ямар санагддаг вэ? Би сая Жаргал сайхан гоогаа одоо юу сонслоо тийм ээ. Би нэг юмыг айгу бүр тусгай одоо анхааралтай сонссон. Миний одоо сэтгэл төрсөн үг гэх юм уу да. Одоо иргэдийн оролцоо. Ер нь бол одоо энэ бол ганц Монгол юу биш ээ. Яг гоо Гаридын хувьд бол одоо бас хөгжилтэй орноос ирсэн хүн. Би бол бас ялгаа байхгүй бас хөгжилд оруулсан орноос ирсэн хүн гэдэг утгаар одоо иргэдийн оролцоогүйгээр бол ерөө ардчилсан систем чи өөрөө иргэдийн оролцоотой байж яг бүрэн утгаараа нөгөө ажиллаж чаддаг. Түүнээс зөвхөн хэдийн хүмүүсийн илүү мэдлэгтэй гэх юм уу, илүү цанг ярьж чаддаг гэдэг юм уу, эсвэл илүү одоо дээрлэх үү гэдэг юм уу, илүү хүчтэй, илүү мөнгөтэй гэдэг нь тэр хэдхэн цөөхөн хүмүүсийн тоглоомын одоо талбай болж үлдчихсэн шүү дээ. Систем болж үлдчихсэн. Тэгэхээр иргэд маань өөрөө би бол нэг яг одоо ч гэсэн би энийг өмнө бас нэг төрлийг одоо яг энэ яг хот төлөлт яриаггүй ч гэсэн ямар ч Улаанбаатар хотыг нэг онцлоод нэг хэдүүлээ ярьж ирсэн. Тэгэхээр би хэлж ирсэн. Одоо яагаад одоо та бүхэнд бас харна. Бараг хэдэн тэрбум төгрөг хайна. Одоо ерөөсөө 2-3 км-ийн талбай төв зам дагуу нөгөө нэг настан цэцгнүүд байдаг шүү дээ. Тэр 23 сар л болно. Тэр 3-4 тэрбум төгрөгөөр яг төв замаас салангууд гэр хороолыг хэлж байгаа шүү дээ. Би Баянбуурлаас салаад шууд гэр тэр замыг ягаад зүгээр нэг трактор авчраад тэгшлээд өгж болохгүй гэж. Тэнд бол яг үнэн хэлгээ суудлын машин явахыг аргагүй. Зүгээр өндөр одоо машин явна болохоос. Гэтэ яагаад тэр тогтчл хийсэн бэ гэвэл яг өмнөдөө болоод 2-3 тэрбум төгрөг зарцуулаагүй. Тэрний тал нь хэн нэгэн хүний карманд орсон байлгүй. Тийм ээ. Яг тэр шудраар хийх. Тэглээрээ яг үнэн хэлгээд тийм учраас одоо тэр бүр нарийн хянаад үзэх юм бол тэр мөнгө идсэн хүнийг ер нь олоод хариуцлага тооцох ёстой. Энэ бол шудраг нэг. Тэглээрээ энэ бол зүгээр маш жижиг хэмжээнд ярьж байгаа л да. Миний ярьж байгаа юм бол тэгэхээр энийг бол тэр одоо манай тэр гэр хороолд байгаа хүмүүс чинь адилхан Монгол хүн шүү дээ. Тэгэхээр бас тэрийг нэх ёстой байхгүй. Энэ цэцэг илүү хэрэгтэй юм уу? Миний одоо энэ жилийн турш амьдарч байгаа орчин маань сайхан байх хэрэгтэй юм уу? Миний 15 минут магадгүй зарим нь хотын төвөөр орж амжихгүй байгаа ч хүн байгаа шүү дээ. Огт харж амжаагүй тэр талбай зассан талбайгаа. Тэр нь илүү чухал байна уу гэдэг. Тэгэхээр энэ бол шууд
нөгөө өөрөөхөө ирэх тэгээд үүргээ мэддэг тийм одоо мэдлэгтэй яг тийм л одоо ард иргэд байжээж одоо Улаанбаатарчууд байжээж бас илүү шаардлагатай болоо л гэж одоо тэгэхгүй бол одоо ийм байл да яг үнэ хэлгээд хараа би иргэдгийн оролцоо гэдэг яг үнэ хэлгээд бас шууд одоо нэг засал гаргаад нэг юу нэх одоо засгийн газар ордны гадаж авах гэж байгаа юм биш шүү. Том юу байна? Одоо албан байгууллагууд байна. Эсвэл одоо орон сууцнууд байна. Дотор аягүй гоё байна. Орцсон аягүй муухай байна. Яг өөрийнхөө хогийг гаргаад яг үүдний гадаа хажууд нь тавьчихдаг. Яг нөгөө жижигэр цалин авд юм чи тэр аваа явчих байлгүй. Тэр надад аягүй тэнэг санагддаг. Эсвэл лефтэнд идчихсэн хогийг хайчдаг. Тэр хүүхдийн хийсэн ажил да. Тэгэхээр хүүхдэд заах ёстой. Өнөөдөр та манай гэрлөө одоо жашнараа жашлаа гэж бодъё л да. Тэгэхээр та бол тэр гадна талын зөвхөн тэр 50-60 м контракт байрны хэмж дотор талын талбайгаар дүгнэхгүй шүү дээ. Миний зэн дагаа. Харин энэ ямар орчинд амьдардаг юм бэ? Эдний лефт нь ямар байна? Эдний орц нь ямар байна? Эдний гадна хаалх нь ямар байна? Хяналтын систем нь хэр байна? Тэр гадна талын цэцгэлээ талбай хэр байна? Тэрэнд аж холбогдол өгөхгүй зөвхөн дотроо оронгууд бол баг ордон шиг айлд ороод ирсэн болтдаг. Яг үүдэнд болохоор баг яг үнэ хэлэхэд надад бол энэ юу энэс ахуулаад нөгөө иргэдийн оролцоо гэдэг бол шууд нөгөө нийтлэг монголчууд ер нь хөөцөн байсан юм хайсан биш үү нөгөө хөв хүн нийтийн төлөө нийт нь хөв хүний төлөө гэсэн үрээгээ хайсан биш үү тэргээл одоо бусаад сэргээчих юм бол одоо айлын нөгөө одоо тэр албан байгууллагын гадаа айгүй том нүх байждаг бараг машинд гарахад хэцүү ороход хэцүү тэрийг тэр хүн зүгээр нэг портер 50-60 мянган төгрөгнөө шороо ягаад үгүй яаж болно да засмал хийж чадахгүй маа гэхэд тэгэхээр иймэрхүү юмнаас ахуулаад бүх юмд одоо бас улсын одоо төрийн юу оролцоогоо хараад өөртөө юм хийхгүй бол тийм юмд бас заримдаа хот маань илүү сайхан байх байсан чинь тэр хэмжээнд хүрч чадахгүй байгаа юмнууд бас зөндөө биш. Иргэдийн оролцоо үнэхээр чухал. Саяхан 2-3 хоногийн өмнө нийслэлийн засаг дарга, дүүргүүдийн засаг дарганыг хүлээн авч уулзаад хот тогтчлолтод ямар арга хэмжээ авч байгаа энэ тийм тоглолт одоо ингэ хогийн цэг үүсчихдэг шүү дээ 70 гэл гэр хорооллоо те тэнд үүссэн хогоо яаж цэвэрлж байгаа ингээл асууж байна л та. Тэгээ тэнд нь яг нэг иргэний ярианаас жишээ авч ин бид нар тэгэхээр нөгөө иргэн нь болохоор ингэж хэлж байгаа. Оо юу яа манад ингээл амар 74 хог байгаад байдаг. Та нар юу яаж цэвэрлэх юм бэ гэдэг ингэ асууад байгаа байхгүй. Тэгэхээр иргэдийн оролцоо яг энэ дээр л гарсан. Тэр 70-гийн хогийг юу хэн байгуулсан? Хэн тийшээ хог хийсэн? Дэцэст хэн тэнд амьдарч байгаа юм. Тэгээ тэрийг хогийн машин иргэн ирсэл 70-гаа дүүргтэл хог байлгачаал тэрийг усын эсвэл одоо дүүргийн удирдал руу чихээ сууж байгаа. Нэг талдаа манай иргэдийн буруу байна. Тийм ээ? Хотын энэ сайхан байдал ядаж өөрсдийнхөө орчин цэвэрхэн байлгахад иргэдийн оролцоо нэг чухал байна. За ингээд Улаанбаатар хотыг аваад үзэхээр 1.4 сая хүнтэй. Тэгээд яг 72 хүн одоогийн байдлаар яг өөрийн амьдарч байгаа гэрээ ямар нэгэн байдлаар ийм тогтсон орон сууцаар эсвэл дэд бүтсэн шийдэгдсэн нөхцөл байдалд амьдрах ийм шаардлага тулгарсан байна гэдэг юм судалгаа гарсан 72%. Тэгэхээр яалтчгүй бид нар хотын хөгжлөгийг ярахаар гэр хорооллын асуудал руу ингээд ороод байна л да. Тэгээд гэр хорооллыг яхаар дандаа ингэдэг за үйл болохоор утааны их усүрн гэр хороол тэгээ хавар болохоор одоо энэ тэнд угаацаа гаргаж асгаад л тэндээс нь одоо янз бүрийн халдвар төвчин үүсдэг гэдээ ярьдаг. Тэгэхээр гэр хорооллоос гэрт амьдарч байгаа хүмүүстэй ерөөс утга учир байхгүй шүү дээ. Бид нар бол дээр үесээ гэртээ амьдраад ирсэн. Гэхдээ тэр гэрт амьдарч байгаа ч гэсэн дэд үтцийг шийдэж өгөх боломж юу байгаа юу шаарддаг та нар орон сууцжуулах хөтөлбөр гэж олон юм ярих чинь байна. Шийдэл хэд хэдэн удаа яригдээд баг ер нь шийдэл нь хүн болгонд ер нь ойлгомжтой. Даанч хэрэгжүүлэлт байхгүй. Магадгүй хэрэгжүүлэлт байхгүй шалтгаан нь мөнгө нь төсөв нь хүрэлцэхгүй. Гэтэл төсөв нь яагаад хүрэлцэхгүй вэ? Яг вэ гэвэл төрийн сангаас эсвэл хотын нэг сангаас хүмүүс мөнгө цаашаад идээд одоо шавхаад дууссан. Тэр нэг хогийн асуудлыг шийдэхэд мэдээж тэр чинь бид нар зүгээр бусад бүх иргэншлийн жишээнүүдээс жишээ хамгийн шилдэг жишээг нь аваад Монгол хэрэгжүүлж болно. Мөнгө байв, тийм ээ. Тэгээд мөнгө нь тийм их хүрцээ муутай гэж би арай үгүй гэж бодож байна. Би бол хэдэн тэрбумын карманд орсон гэж бодож байна. Тэр хүмүүсийг олоод тийм
гэмт хэргийг тасн зогсоогоод хариуцлага тооцох ёстой гэж бодсон. Одоо гэр хорооллын асуудлыг шийдэхэд бүгдээрээ яг шийдлийг сайн мэдж байгаа. Мэдээж орон сууцжуулах хэрэгтэй. Тэр орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэр тухайн газрын эзэмшигчд мэдээж тодорхой хэмжээний нөхөн төлбөр олгоно. Магадгүй нэг хүмсэлтэй зээл олгоод тэгээд тэрний оронд барих орон сууц айлнаас нь бас санал болох боломжтой, маш уян халан зээл нөхцлөөр олох боломжтой. Гэхдээ тэрний хамгийн анхны шат нь юу вэ гэвэл яг өнөөдрөөс эхлээд дахиад тэгэж нэг модон жоорлон бохир устай холбогдоогүй тийм айлуудыг дахиад тийм газар олголтыг тасан зогсоох хэрэгтэй. Мэдээж зарим хүмүүс тэрийг сонсоод маш хүн дээр тусгаж авна. Тийм. Яг бол эдийн засгийн байдал ийм хэцүү байдалтай байхад бид нар яаж амьдрах вэ те? Угаасаа намайг анх Монголд Улаанбаатар ирсэн үеэс бодвол Улаанбаатар хотын хүн амын тоо 2 дахин нэмэгдсэн. 98 оноос. Тэгээд тэр хугацаанд гэр хороолол бас 2-3 дахин илүү өргөн тээлсэн байна. Гэтэл ч одоо манайх чинь 92 онд батлсан үндсэн хуулиараа Монгол хүн бол хаана амьдрах эрхээ өөрөө сонгоно гэж заасан байдаг. Тэгээ яалтчгүй суманд нь одоо ямар ч ажил олдохгүй байна. Тэгээд эсвэл одоо байгаа аймагт нь ажил олдохгүй байна. Бас сайн хөгжөөгүй байна. Тэгэхээр яалтчгүй том эдийн засгаа дагаал Улаанбаатарыг зорж байгаа иргэдийг яшгаа та нарыг одоо яалтах энд байгаа хэдийгээ яа гэж та нар битээ ирээ гэж хэлэхэд бас тэр хүний эрхийг зөрчөөд байдаг. Тэр газар олголтыг яг сая дурдсан хуулийн дагуу олгож болно. Гэхдээ хууль дүрм журамтай байх ёстой тий. Хэрэг Улаанбаатар хотын бүсийг нь тодорхойлоод энэ бүсэн дотор айл барих юм бол нэгдүгээр төсийг төрж болохгүй. Агаарын бохирлын асуудалтай учраас бас газар хөрш шорооны бохирлын асуудлаас болоод бас орон жолонтой байж болохгүй. Заавал бохир устай холбосон тийм айл байх ёстой. Тэгэхээр энэ хоёр нөхцөлийг хангасан тохиолдолд газар олж болно. Үгүй болвол уучлаарай ямар нэгэн барих зөвшөөрөл олохгүй гэсэн хатуу тийм шаардлага тавих юм бол Монгол яг Сингапур, Дубай шиг тэгэж хөгжиж болохгүй. Яг энэ жишг бол танаа усад бол хэрэгждэг. Одоо тухайн хотод хүн бүлээж авахуд хязгаарлах ч юм уу те? Өнгөрсөн 7 хоног ажлын шугамаар манай нэг найз Сингапуроос ирсэн. Тэгээд тэр хүнд Монголд үнэхээр таалагддаг маш олон талаас. Тэгээд бид бас энэ хотын тогтцны талаар хоорондоо ярилцжсэн. Тэгээд тэр нэр Улаанбаатар Сингапур шиг Сингапур бараг 50 жилийн өмнө яг ийм яг адилхан асуудлаар ярилцж байсан тийм. Газрын олголт миний хүний эрх ашиг тийм ээ бас ялгаагүй нэг авилгын асуудал тийм ээ. Тэгээд хэрэг Сингапурын түүхийг мэдэх юм бол нэг маш их хатуу гэхдээ маш зарчим зүтгэж гарч ирээд тэр бүх асуудлыг нь шийдээд одоо Сингапур одоо цүтэл маш их хатуу хуультай гэхдээ дэг журамтай цэвэрхэн тэгээд үнэхээр их баяжсан. Нэг Монголд яг тэгэж 20-30 жилийн дараа Сингапур, Дубай шиг байж болохгүй болно. Гэтэ одоо жоохон хатуу сонголт хатуу шийдвэр гаргах ёстой гэж би бодож байна. Кумар хэмрээ бодолтой. Энэхүү бас Америкээс ханаас эхэлсэн билээ. Маш удаан ярьсан болохоор би бас яг би бол ингэж бодож байна. Яг Гарет хэлсэн бас гэхдээ биднэрт одоо Сингапур гэдэг юм уу те эсвэл өөр аливаа улстай харьцуулах юм бол Монгол бол газар нутгаар одоо дэлхийн юугаараа одоо нэг хүнэд одоо ногт юугаараа явах юм бол газар нутгаараа хамгийн одоо ихтэй орно шүү дээ тийм ээ. Тэгэхээр ийм газарт биднэрт орон сууцлах шаардлага байна уу юу? Нэгдүгээр. Хоёрдугаар Улаанбаатар хот маань өөрөө газар хөдлөлтөнд бас бустай. Тэг хамаарч байгаа. Барьж байгаа барилгууд шаардлага хангах байгаа хангахгүйгаа янз янз зээлмнүүд байгаа. Тэгэхээр энэ дээр бол тэр одоо энэ 100 хэдэн мянга иргэдэг одоо айлуудыг өрхүүдийг
орон сууцаараа хангах нь арай хялбархан, арай эдийн засгийн хувьд хүнд байна уу? Эсвэл тэр хитгэн дэд бүтцийн асуудлыг шийдэж өгөөд Монгол хүн бол яг үнэ хэлэхэд би бол өмнө хэлчихсэн. Яагаад энэ Улаанбаатар хотын иргэд стресс ихтэй байдаг? Учир нь Монгол хүн энэ дөрвөлжин хайрцаг шиг юмд амьдарч сураагүй. Өөрөө юм том газар нутагтай тэм юмд турс уссан амьдарч исэн хүн шууд одоо 20-30 метр контракт хурдл тэм одоо орон сууц амьдарч байгаа айлууд байна шүү дээ. Залуу гэр бүлүүд те. Тэгэхээр тэр хүн мэдхгүй байгаа ч гэсэн яг далд юун дээр бол тэр хүнд санамсартай санамсаргуу тэр нөлөөлжлөг авахгүй тэр сэтгэл зүйлэр. Тэгэд энэ дээр чинь яг үнэ хэлгээд бол одоо энэ газар олголтыг та одоо жишээ танд одоо юу гэдэг энэ санзаагаа дэше явдаг ч юм уу тийм ээ одоо шаргаморд гэдэг юм уу юу гэдэг хотын аль зах руу тэнд төвчрөлгөө одоо замтай тоогтой бохрын асуудал шийдэгдсэн интернеттэй хүүхдийн сургуультай бас нэг 30 минут маш унаад хотны төв рүү хурцдаг тийм дэд бүтцэд шийдсэн байх юм бол та энэ хотын төвд амьдрахыг хүсэх үү? Хүсэхгүй шүү дээ. Тэгэлэр яагаад одоо Америк гэдэг юм уу эсвэл энэ орнууд чинь дандаа хүмүүс хотын төвөөс хол амьдардаг. Болдог. Яагаад гэвэл машинтай төгсгөлийн асуудал байх нь байна. Гэхдээ ийм амар биш байхгүй. Тэгэлэр энэ бүх хүмүүсийг орон сууцаараа шийдэх нь зөвтэй байна уу? Эсвэл би харсан. Яг энэ зүү айлын цааны дөлгөн өөрөө тэр дахин төлөвлөлтөй орон сууцыг яг ичиж өгмөр юм байна. Айгу арай архан байраа хайсан байна. Энд чи юу хийгээд байгаа юм бэ? Яг үннээ хэлэхэд нэг зөөрөг байдیں۔ Тэнгэрээс унаад тэг өндөр модон дээр тэгэлсэн. Бас газар бууж чадаагүй. Яг нэг асуудлыг шийдэнгүүт нөгөө асуудал дээр л буулгаж байгаа аахгүй яг үннээ хэлэхэд. Тийм. Тэгэхээр энэ бол бас нэг хүн яг хөтэ насаараа одоо тийм гэр оролд амьдарсан хүн орон сууцнд амьдрахыг хүсдэг л баг. Гэхдээ тэр хүн одоо тэр 700 метр контракт талбайд нээзэн байх уу? Эсвэл нэг 50 метр талбай нээзэн байх уу гэдэг л бас тэр үнээс асуух юм бол эсвэл тэрийг одоо хол явах шаардлагагүй шүү дээ. Гацуур дээр явах замдаа одоо энэ хүчээр булангүй шүү дээ. Тэнд нэг ч одоо тийм гэрээ байхгүй дандаа хаус уулсан байна. Айгуу цэвэрхэн харагдчихэв. Тэрийг зүгээр шорон замыг л тэр засмал болгоод өгч. Тэр бохрын шугамаа шийдээд өгч. Тэгэх юм бол тэр хүн сайхан шүү дээ. Хүүхдүүд гадаа тоглох боломж байна. Аюулгүй орчинд. Тэгэхээр болж өгвөл нэг тэр талаас монголчууд бол хаусанд амьдрах ёстой хүмүүс. Орон сууцнд биш ээ. Орон сууцнд Лондон гэдэг юм уу, тэр Нью-Йорк гэдэг юм уу, Хуамихтай бизнесийн хотууд, том хот, газрын асуудалтай одоо энэ техник тэр Бомбей гэдэг юм уу, Дели гэдэг ийм газрууд бол зайшгүй одоо нөгөө газрыг ханаас яаж чадахгүй, шийдэж чадахгүй газрын асуудлыг. Харин энэ олон давхар байх нь бас тийм 3 сая хүн өнөөдөр маргааш одоо байгалыг аимшиг болоход бол ямар ч газар хизээж болж болно шүү дээ. Тэр асуудлыг даван туулахад одоо тэр онцгой байдал гэдэг юм уу эсвэл ард иргэд тийм мэдлэг байна уу юу? Бид нэрээ тэр байдлыг байгууламж тэр шаардлага хангаж гинөө юу? Бид нэр Япон шиг бэлэн байна уу юу? Гэх мэтчлэн олон асуудал байна. Тэгэхээр болж өгвөл энэ байгаа юмаа нэг жоохон хөгжүүлээд өгчих юм бол энэ өнгөрсөн засгийн газар бас тийм ямар хашааг нэг хашааны юу яасан шүү дээ. Ямар хашааг нэг дэмжих юу байсан. Нэг гудамж төслөө. Нэг гой хашаад айлыг шагналдаг байсан нэг. Тиймэрхүү юмар бас хийдэг жишээнүүд тавьсан. Аюу гой харагдчихна яг. Канада шиг тийм одоо Америк шиг тийм яг засан замыг л шийдэж өгчих юм бол хашаагаа бол тэр хүн өөрөө гой болгочих шүү дээ. Тэгэхээр ийм юмнууд байна. Жохон нэг дэмжлэл хэрэгтэй болоо гэж бодоод байгаа. Түүнээс одоо зөвхөн одоо засгийн газар оролцоод чиний байрны төлхөр гэж өгдөг газар байхгүй л байх. Гэхдээ яг зайшгүй одоо оролцох юм дээр бас оролцохгүй бас болохгүй. Гэтэ тийм нөхцөлийг бий болохын тулд засгийн газар өөртөө одоо хуулинд заасан тэр заалтуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэл байх уу. Тэр угаасаа тэр бол ойлгомжтой. Яг одоо жаргал сайхан гоо хэлж байгаа ерөөсөө нэгж байгаа ч хүн өөрөөр хариуцлага мэддэг байх хэвээр. Яг үнэ хэлэхэд бол англиар бол одоо энэ төрийн алба хаагч байна уу? Одоо юу politicians байна уу? Эднүүд public servant гэдэг шүү дээ. Одоо нийгмийн төлөө үйлчлдэг болсон. Нийгмийн төлөө үйлчлдэг хүмүүс шүү дээ. Public servant хүмүүс үг нь яс юмд бол. Тэгсэн чинь
Кингс болсон байгаа аахгүй. Манайд л эсрэгээрээ. Яг эсрэгээр яг манад гэхгүй ер нь ардчилсан системийн бас нэг хэрвээ ард иргэд маань өөрөө тэрийг нэхэж авахгүй л ийм хөлбөр рүү орчтой. Яг ийм хөлбөр рүү орчтой. Тэгэхээр энэс л салгаж авахын тулд яг энэ төрийн байгууллага, төрийн бус байгууллага одоо энэ бас ингээд их оронч хүмүүс бас ард иргэдгийг бас мэдээлэлтэй болгох бас нэг цаана том юу байгаа юм биш ажил байгаа юм байна яг үнэ хэлгээд. Тий бас тэрэндээ бас тэр хүн ч гэсэн өнөөдөр би төрийн албаа би болохгүй л дээ. Гэхдээ жишээ авч үзэхэд би Монгол хүн гэж бодоход би маргааш төрийн албаа хаач боллоо гэж бодъё л та. Тэгвэл би ч гэсэн үнэмшил байж ээж яг өөрийнхөө тэр албан тушаалны одоо тангараг өргөснээг одоо яг үнэнч байдлаараа ажиллаж ээж тэр байдал өөрчлөлөө болохоос тийм эсвэл одоо ингийн үед нөгөө боломж байхгүй үед бол хүн үнэнч байх хэвээр ингэ байх хэвээр тийм өөртөө тийм боломж олонгод өөрөө бас тийм хөөрчдөг байх юм бол нөгөө яс шууд нөгөө юунэл асуудал байгаа байхгүй юу? Ухамсарын асуудал байна л да яг хүн хүний тэр их орны төлөө сайн юм хийж яваа хүмүүс ч байна. Зарим нь боломж олонгод одоо завшиж байгаа хүмүүс байна. Тэглээ энэ бол тэгтээ олон завшдаг хүмүүс олон байх юмар аюултай л да. Таны яг гэр хорооллын яг гэрээр нь байлгаж болохгүй гэж эсвэл Монгол гэртээ чинь монголчуудын соёл, хүмүүсийн хүмүүжил шууд холбоотой байдаг байхгүй юу? Монгол хүмүүс чинь яг дугуй үрт ингэж өсөхдөө орой болгон бие биентэйгээ ингэж юмаа ярилцдаг. Яг одоо ганцаарчилсан ийм одоо нэг өрөөнд суугаад байдгаасаа шал өөр тийм орчинд өсдөг. Энэ бол бидний давуу тал гэж зарим одоо судлаачид үздэг байхгүй Монгол хүмүүсийн давуу тал. Тэгээ энэ шууд гэртэйгээ холбогдсон байдаг. Тэгэхээр зарим хүмүүс шууд хотолуулга ярахаар энэ гайтай хитэн гэрээс л салгаж өгөх хэрэгтэй байна. Энэ гэртэй хүмүүс л хэцүү. Яг таны түрүүний хэлдгээр би санаа нэгж байгаа. Гэрт байгаа хүнийг яагаад тэр дэд үтсээр нь хангаад өгч болохгүй гэж тийм ээ. Тэг гэр нь асуудалтай биш. Тийм. Гол асуудалтай юм нь төлж байгаа тэр гал утаа тэр галнаас гардаг утаа болон тэр хөршний бохирдол тийм. Бохрын асуудал тэгээ тэр утаа хайх асуудал. Та Монгол хэдэн жил амьдарч байгаа вэ? Анх ирснээс тооцвол 19 жил гэтээ дундуур нь 12 жил байхгүй нийлээд 7 жил. Тэгээ энэ 7 жил байхад танд ер нь Улаанбаатар хотын хөгжил ер нь өөрчлөгдөж байгаа шинж тэмдэг ажиглагдсан юм уу? Тэр нэг би 98 оноос 2000 он анх энд ирээд амьдарч байсан. Тэгээд 12 онд буцаж ирэхэд мэдээж тэр 12 жилийн хугацаанд асар их өөрчлөлт орсон. Тийм учраас би уг нь ер нь ийм хөгжлөлд маш их эргээр ханддаг. Зам сайжирсан яг байрлал дээд бүтээцийн хувьд сайжруулал байгаа. Тэр үед ус дандаа тасардаг байсан. Яг тогтмол яг өдөр яг хэдэн цаг тасахыг бүр баг цээжээр мэддэг болсон сурсан. Хэрв өглөө яг 8-7-оос өмнө усанд орохгүй бол халуун ус тасраад баг бүр хэрсэн байсан л да. Одоо бол манай баг тасрахгүй. Тэр талаар мэдээж сайжирсан зүйл байгаа. Тийм учраас дандаа л ингэж шүмжлэлтэй хандах бол бас буруу. Даанч яг одоо тэр 19-20 жилийн хугацаанд яг мэдээж бид нарын хүссэн яг хэмжээгээр сайн хөгжиж чадахгүй эсвэл шал буруу замаар явсан. Жишээс тухайн үед нь 60 сайхан анхан хийж байсан шиг бид нар хотын замбараа алдсан. Тэр үед маш гой ногоон талбайнууд байсан байшин дундar. Тийм ээ. Машины зогсоолт илбэг хангалттай. Тэгээ хүүхдийн тоглоомын талбай хангалттай. Сургуулийн хажуудлын бие тамирын талбай. Одоо нэр Улаанбаатар сургуулийн хажууд бие тамирын талбай үлдсэн үү? Цөөхөн байна. Тийм ээ. Миний мэдх манай ажлын хажууд тэр Орос 3 дугаар сургуулийн бие тамирын талбайд би өөрөө анх ирэхдээ 98-9 онд тэр талбайд хөт бөмбөг тоглодог байсан. Одоо тэр талбай юу болсон бэ? Нэг өндөр орон сууц барьсан тийм. Тэгээд яагаад зарсан бэ? Тэрийг хэн зарсан бэ? Хэн зөвшөөрсөн бэ? Тэр газрын гисгэн дээр хэний гар үсэг байна вэ? Тэр хүний нэрийг олоод ер нь шалгамаар байна. Тийм ээ? Одоо Макаод явдаг ч юм уу, Гонконгд амьдарч байгаа хүн юм уу? Казино тоглож байгаа юм уу? Миний бодлоор ингээд жоохон шалах юм бол нэлээд оосон ингэж мөнгө ийцэн хүнийг олж хараад илэн юм бол үнэхээр
маш их жишүүртэй хэрэг. Энийг тасн зогсоох хэрэгтэй болшоо. Санал нэг байна. Көмөр ах. Улаанбаатар хот таныг байгаа 10 хэдэн жилд одоо ер нь өөрчлөгдөв. Гадуур дотор явахаар Улаанбаатар хотыг ингээд хамгийн сайхан хөгжилтэй хэсэг нь энэ яг л одоо их хотын зөв төрхийг агуулсан хүмүүс намрах талбайтай эсвэл дугуугаар явхад ч аюулгүй одоо дугуугаар хавар битгийх яваарай гэд цагдаа нараас зарлж штэ. Эсвэл аюулгүй байдлаа сайн хангаарай. Болж өгөр битгий дугуйдаа яваарай. Энд чинь одоо ер нь юу гэсэн үг вэ те? Сая 400 мянган хүн амтай залуучууд ихтэй юм хот байж тэгж цагдаагаас сэрэмжлүүлэг зарлана гэдэг чинь яг энэ бас нэг бас сая жаргал сайхан хэлжлээ штэ. Хариуцлага тооцох боломжгүй болсон гэж байгаа шүү дээ. Өөрөөр одоо энэ бол миний буруу биш. Дараагийн хүн л шилжүүлсэн. Тэгэхээр ийм үед бол одоо юу гэдэг яг хэнийг ч буруутгах хэцүү байгаа. Гэхдээ яг миний бодлоор бол одоо бол энэ өнөөгийн цагт бол Монгол орны хувьд ярил л да зөөр Улаанбаатар хот гэж ярихгүй. Энэ бол хамгийн доод түвшинд хурж утсан. Одоо энэс доордно гэж байхгүй байх. Би бол тэгэж бодож байна. Тэ. Энэс доошоо явахгүй. Яг тэгвэл энийг бол одоо ард иргэд ч ойлгосон. Энийг төрийн одоо удирдлагууд ч ойлгосон. Тэгэхээр одоо бол энэ сайжралт нь болохоос муудна гэж би бодохгүй байна. Тэгээд энэ юуны хувьд бол би бол юунаас харж байна. Энэ дугуй зардаг хүмүүс шүү дээ. Энэ үндэснээ өрлөн одоо цэцэрлэг өрлөнгөө танд. Тэдний одоо юу нь бол бараг 2 юм уу 300 хуваарай борлуулалт нь өссөн. Тэгэхээр залуучууд маань их одоо тийм спортлог болж нэгдүгээр, хоёрдугаар бас дугуй өнөх зам байгаа учраас л одоо тэр дугуйгаа аваад шүү дээ. Тэглэр их өдрөөр авч штэ. Тэглэр ямар нэг газар одоо үнцл байгаа. Яг бас өнөөдөр та шууд одоо энэ замыг том болгодог ч юм уу, шууд нэг юу гаргадаг ч юм уу. Тэр бол нэг богино хугацаанд бас шийдэх юм биш баг. Гэтэ аль болохоор гарах боломжтой газар гаргаад өгч чинь. Тэгээд одоо бол сайжрах хөө. Тэгээд Улаанбаатар хот бол юм бол сайхан штэ. Одоо зүүнний цаг бол ялангуяа одоо би бол гадаа гарахлаар одоо сайн нааш ярихад аюу гой салхилж байна. Тэглэр бол би одоо нэг юу гэж нэг хотлагаас магтаад байгаа нэг зургуудны дэлгэцсэн дээр нэг сайхан хүн болоод гэж байгаа юм биш. Гэтэ би бол хүн өөрөөхөө хуучин байсан орчинтой харьцуулаад байгаа шүү дээ. Би одоо гарид шиг Америкт турсан хүн байгаа юм биш. Тий. Миний хувьд бол авах юм их. Сурах юм их Улаанбаатар хотоос. За Улаанбаатар хотын тухайч маш их ярьлаа. Гэр ороолын тухайч ярьлаа. Тэгээ яалт ч манай Улаанбаатарчууд ч гэсэн монголчууд ч юм бүгдээрээ л мэдчихэж байгаа. Бид нар одоо сүүлийн үед нэг юм одоо намайг одоо үзэгчд бас хин ямар их одоо муулах гэдэг нэ гэж бодож магадгүй. Гэхдээ бид нар нэг тийм брэнд өгтэй болсон. За яг уу нэг үе ботход хөгжил байна шүү дээ. Гэдгээл тэгдгийг тайван ханддаг байхгүй юм. Нэг үе ботход одоо гэр хороолч нь 24 цагийн хутагтай болчлоо шүү дээ. Гээл тий. Яг энэ бол дэвшлэл дээ. Гэхдээ түрүү хэллээ шүү дээ. Яг адилхан бид нартай нэг гараанаас эхэлсэн улс орнууд Азийн бар болтлоо хөгжсөн байдаг. Яг энэ хугацаанд нь бид нар бол ингэж сууж байгаа. Тэгээ бид нар нэг юм ярихтаа дандаа төр засган шийдээсэ. Төр засган шийдээсэ гэд ярьдаг. Мэдээж зөв. Мэдээ зөв. Тэгээ одоо хариуцлага тооцох хэцүүч болчлоо гэд ярьж штэ. Би руугаа чихдэг ингэдэг. Одоо юунаас эхлэх вэ? Ирхэн үний хувьд та магрын төр засаг одоо шийдэж өгөөч гэж шаарддаг гэсэн тий. Зарим одоо жоохон нас тогтсон хүмүүс гэсэн. Тэд яг нас тогтсон хүмүүс юу гэдэг вэ гэвэл одоо залуу үе энийг шийдэж өгнө. Яг манай үе бол аль хэдийн өнгөрсөн. Тэгээ энэ чинь угаасаа л манай хөвшил, манай амьдралын хэв маяг болсон. Тийм ээ. Заримдаа нэг арын хаалгаар юм хийж аргалах ч юм уу. Тэрвэр заримдаа хүмүүс бахархдаг. Энэ айгүй аргатай хүн, айгүй ахаалцтай, маш мундаг бизнесмен гэж ярьдаг. Гэтэ миний хувьд бол тэр хүн өөрөө яг шулдраг хөдөлмөрөөр тэрийг бий бүтээгээгүй бол тэр хүн мундаг бизнесмен биш. Тэр хүн хоёрч юм. Тийм ээ. Оюутан ч гэсэн. Дандаа нэг шалгалт өгөхдөө будаа идээд тэгээд хуураад шалгалт өгөх юм бол тэр хүн үнэхээр мундаг оюутан байна уу? Онц сурсан оюутан байна уу? Сурд байна уугүй шүү дээ. Тийм ээ. Тийм учраас энэ шудраг байдал, зарчимч байдал бага миний мэдх маш олон найзууд энэ ёс зүйн зарчмыг маш их эрхэмлэдэг.
Гэхдээ бид нар бас одоо яг тийм дэвшилт, тийм өөрчлөлт гарах цаг нь арай биш байна. Гэхдээ залуу үеийнх нь одоо гадагшаа явж сураад ирээд тэгээд Монголд ирэхээр тийм шин зарчим, шин хөгжлөлийг бий болгоно гэсэн найдлага болов миний бодлоор тийм юм. Яг одооноос идэх хэрэгтэй. Одооноос харилцаг тооцох ёстой. Одооноос нөө иргэдийн оролцоо маш чухал. Дуу хоолойгоо өндөрсгөх хэрэгтэй. Бүр талбай жагсаа хүртэл тийм арга хэмжээ авах хэрэгтэй. Хэрэг болохгүй бол гэхдээ би өөр мэдээж энэ хотод энэ улсад хайртай гэдэг өнцгнөөс ярьж байгаа учраас ингэж жоохон нэг нүггүй шулуурн хийж чадчихна. Гомараха. За та нэвтрүүлэг одоо дуусгаж байна. Тэгэхээр Улаанбаатар хотын иргэний хувьд та хэлээч. Юунаас эхлэх вэ бүгдээрээ Улаанбаатар хотыг сайхан болгох? Яг хоо тэгээд одоо энэ бас сая яриад хэлчихлээ шүү тийм ээ. Тэр одоо дотоорын шугамаар ч юм уу өөр янз бүрийн тийм сан байгаа шүү тийм ээ Улаанбаатар хотын. Тэгээд бас одоо хотын дарга бас тустай өөрөөхөө Улаанбаатар хотын бүр хөрөнгөний одоо Улаанбаатар хотын Chamber of Commerce эднээс байгуулсан. Тэгээд тустай өөрөөхөө хөрөнгөөр энэ хот өөрөөгөө бий дааж аваа явна гэсэн бас юу яас өөрөөлөд байгаа шүү тийм. Тэглэр болж өгөх судраг зарчимаараа тэргэл тэгэд дээлийг сая ийм үе сая 4-5 жилийн өмнө явж өнгөрсөн шүү. Манай дээлж ялгаагүй зовлонтой байсан. Шин нам гарч ирээд одоо ард түмэн нам гэсэн нэртэй нам гарч ирээд одоо яаж байгаа вэ гэвэл одоо жишээ нь энэ хороонд нэг зарцуулгын төсөө мөнгө байгаа шүү дээ. Тэр хорооны иргэдээс санал аваад тэр зарцуултыг болсон. Одоо нэг тэр хүмүүс санал аваад олон санал авсан тэр ажлыг тэдний ягаад гэвэл тэр газар дээр байгаа тэр оршин сууж байгаа тэр хүмүүс чинь яг юуны төрөө би одоо энэ гудамжинд байгаа зөв зүгээр байгаа тэр хэдийн платануудыг солиулах уу? Эсвэл одоо эхлээд өөр юмд зарцуулах уу гэдэг юм уу? Тэгэхээр болж игэл энэ төсвийн мөнгөийг шууд хороо гэдэг юм уу дөрвийн тийм хүмүүсээс ард иргэдээс суугчдаас ард одоо иргэдийн төлөөлөгчд биш шүү. Хэрэгтэй хүмүүсээс яг захиран зарцуулах юунд зарцуулмаар байна гэдэг санал авах юм бол бас арай илүү үр дүнтэй болоо гэж бодод байна. За баярлалаа. Та бид гурав ярилцах цаг ингээд өндөрлөж байна. Та хоёр шударгаар бас Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэнийхээ хуваар өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн баярлалаа. Энэ нэвтрүүлэг бол угаасаа чөлөөтэй нэвтрүүлэг байгаа. Тэгэхээр та хоёртаа баярлалаа. Нэвтрүүлэг үзсэн үзэгчдээ баярлалаа. Та ч гэсэн Улаанбаатар хотын Монгол улсын иргэний үед бид хотынхаа хөгжилд юу хийж чадах вэ гэдээ өөрөө өөрөөсөө асууад үзээрэй. Бидэнтэй хамт байсан баярлалаа үзэгчдээ баярлалаа.